сүүлийн 30 жил 30 гаруй жил одоо сэтгэл зүрхэн гарган ажиллаж байгаамаа. Түүний нэг одоо бүтээн байгуулалтны их нуураа сэргээх асуудал байсан юм аа. 2006, 7, 8, 9 оны үед ирж байхад манай энэ их нуур маань ширэгчсэн. Их нуурын энэ их ус байхгүй болчихсон. Дундуур нь машинтай хүмүүс тахилдаад ийм болтлоо ард түмний болон байгаль цагуурын өөрчлөлтөөс иймэрхүү байдалд орсонд сэтгэл харамсаж, сэтгэл өвдөж ингэж явж байсан. Тэгээ 2004-өөс 2008 оны үед бид Эрдэнэ мандал сумын их нуурыг яаж сэргээх гэдэг асуудлыг нэлээд яриад ханун голоос наашин сувг татаж газар тариалангаа услаж за дээрээс нь тэр нааша тэр сувгаараа бол их нуур руугаа оруулаад их нуур маань ингээд сэргэх юмаа гэж ингэж бодож ингээд давхар төлөвлөгөөгөөр гаргаж тэгээд энэ байгаль орчны яам хүнсэд аж ахуйн яамтай хамтарч миний үе төсөл одоо боловсруулж томоохон хэмжээний судалгааны ажлын баг гаргаж ингээд судалгааны ажлыг шинжилгээ ухааны үндэстэй хийсэн юм аа. Эрдэмтдүүд ирж одоо энэ судалгаа шинжилгээг хийгээд бол 12 оноос бол энэ ажлыг бол эхэлж хийсэн. Их нуур маань бол одоо бүр ширгээд үгүй болцсон байхад бол энэ хүү усаар бол одоо ингээд хижээгдээд их нуур маань бол одоо сэргэж байна. Маш сайхан хуучин хэвэндээ баг орж байгаа. Бидний хамтын бүтээлээр одоо энэ манай сумын удирдгууд маань энд хурж ирж байнга шалгаж энэ ус нь одоо урсж ийн үгүй юу, усыг хааж ийн үгүй юу, тодорхой үед нь тавьж ийн үгүй юу гэдэг ингээд сайн шалгаж байгаа. Манай ард иргэчийн энд сайн төвтэй оролцож байгаа. Энэ нуур ч одоо битээр л одоо багадаа өсөж төрсэн нуур шүү дээ, тийм ээ? Тий, ерөнхийдөө энэ нуур маань бол одоо намайг хүүхэд байхад бол яг энэ шиг ийм сайхан байсан. Гэхдээ одоо 2000-аад оны үед бол нуур маань бол одоо ширээд бүр энд бол ямар ч усгүй болоод энэ дундуурч одоо ингээд машин замтаад авахдаг байлаа шүү дээ. Энэ бэлчээрийг ашиглах боломжгүй болсон. Бүр ямар ч усгүй учраас бол энд одоо ингээд бүх айлууд ингээд ханун гол руу эндээс малаа тууж усалдаг байсан бол өнөөдөр бол одоо өвөл зунгүй бараг эндээс одоо малаа усалж шүү дээ. Сүүлд ингээд ирэхэд 10-аад 10 гаруй жилийн өмнө одоо энэ зэгс байтугай туслах усгүй болтлоо ингэ ширгсэн байсан л да. Тэгээ тэгдэл сэтгэл их өвдөж имзэглэж ингэж одоо энэ нуурыг заавч сэргээх систем ямар боломж байна гэж тэр үед бодож ирсэн. Тэгээд тэр цагаас хойш бид бол ингээд хамтраад нуураа сэргээлээ. Их сайхан байна. Их нуурыг одоо ширгсэн байхад нь сэргэн гэдэг бол энэ өөрөө бас их том ажил байсан. Том зориг байсан, том зорилго байсан. Манай нуур маань бол бас их баян байсан байгаа. Тухайн үед одоо булга, минж, загас одоо энд баг байхгүй байсан юм билээ. Гэхдээ энэ одоо байгаль бас ингээд сэргээд ирэхээр бол тодорхой хэмжээний одоо энд бол загас бол орж байгаа. Загас жарахаа бол маш ихээр бид нэр одоо ингээд нөгөө яг ингээд үерлээд энэ шуудуу ингээд савнаасаа хайлахад ингээд татрахт нь бол маш их жарахаанууд бол энэ тэр устаа хийж харагддаг байхгүй. Тэгэхээр бол энд рүү бол одоо тэр загас жарахаа бол орж байгаа. Одоо болом энэ үржүүлж бас болно шүү дээ. Энд бол одоо хуучин байсан болохоор бол энд бол одоо үржүүлэхэд бол болохгүй газар байхгүй. Ер нь бол биднээсийн гол зорилго бол нуураа сэргээж нэг сумаар хоёр туулаа буудъя гэдэг шиг ханун голынхаа илүүдл усыг буюу одоо төвшин тогтоогоо төвшингөөс илүү гарсан усыг наашин сувгаар татаад тэгээд газар тариалан эрхлээд одоо нутгийнхаа ард иргэдэд бол одоо ган зууд болсон үед нь бол малын тижээлийн ургамал тари бас нэг тариа эрхлэе тэгээд илүү гарсан усыг ингээд нуур руугаа явуулаад нуур маань одоо дүүрчээд энэ чинь нуур дүүрлэхэд бол нуурын одоо илүүдл ус чинь буцаад ханун гол руугаа ингээд орчдөг учраас энэ одоо урсгал нуур гэх юм уу да тэгж хэлж болох юм тийм ээ. Манай тавьсан 70 шуудуугаар их хэмжээний ус ороод энэ жил бол усны хэмжээ харьцангуй их нэмэгдсэн байна. Тэгвэл энэ болоогүй энэ бол өшөө цаашаа ингээд өргөжөж энэ эргэлүүгээ явахад бас ахаа нэмэгдэх бас боломж бий. Ер нь бол иргэд маань ингээд энэ нуурыг одоо сэргэсэнд бүх хүмүүс бол одоо бас сэтгэл өөдрөг байгаа. Анхлаад энэ нуурыг ингээд сэргээхгээ ярьж байхад бол одоо Эрдэнэ мандал сумын иргэд тэр тусмаа энэ сумын төвөөс доош иргэд бол одоо ханун голын голдөрлийг өөрчилж сэргээх
ажил хийж гин гэж одоо иргэд бас эсэргүүцэж ийсэн бол одоо өнөөдөр бол энэ бас зөв зүйтэй алхам байсан байна гэдгийг бол одоо бүлээн зөвшөөрж байна. Тэгээ энэний дагуу одоо өмнө одоо их нуурыг сэргээж ийсэн бол өнөөдөр бүргийн цагаан нуурыг сэргээх гэдэг одоо бас энэ ажил маань эхэлсэн. Байгаль орчны яамнаас одоо мөнгө санхүүн шийдэгдсэн гэ ажил нь эхэлсэн явж байгаа. Энэ маань бас яг энэ шиг ийм сайхан нуур болно гэдэгт бид итгэж байгаа. Ингээд нуур маань сэргсэнд их баяртай байна. Тэгээ өнөөдөр өглөө ингээд бүгдээр сайхан нуурга тойроод нуурынхаа иргэдээ сайхан агаар нэмсгэлээд ингэж явж байна. Ингээд энэ нуурыг цаашдаа нутаг орныхоо улам хайрлаж одоо бишрэн шүтэж, залбирж, мөргөж энийг хог хаяхгүй загас жарахыг нь хамаагүй агнаж болохгүй энд ирсэн хаа байсан алсаас зорж ирж нуурaan зорж ирсэнд тэр шуудыг үргээж болохгүй ингэж хайдаж бүгдээр амгалан тайван сайхан амьдарч нуураараа баясаж нуураараа нэг кайф авна гэдэг одоо ирч хүч авч энерги авч ингэж байхыг л одоо нутгийн ард түмэнд хөрөөж байна. Арванга газрыг бид одоо хааны цэцэрлэг түрээлэн болгох тийм зорилго тавьж энүүгээр одоо сайхан нуур цөөрөм ус тэгээд явган хүний зам дугуйны зам ингээд ийм сайхан юм хийж бол одоо аштай байх хэвдээ ингээд энүүгээр бол улиас ургасан тэгээд юу байна улиас нилээх тарьсан юм байна. За гоёлын мод нэлээд тарьсан юм байна. Шар хваас тарьсан юм байна. Өшөө шинс модоос чацран тарьсан юм байна. Тэгээд нийтдээ одоо ингээд нийт 10 газар гээд ингээд одоо хүн юм хийж хийвэл болдгүй юм байна. Эрдман сумынхаа ард иргэдэд энэ одоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагынхандаа бас талархаж байна. Энэ модыг тарьж идэвхтэй оролцсон манай сум орон нутгийн ард иргэд үеийн төгсөгчдтэй бас баярлаж байна. Одоо энэ модыг энэ ингээд ерөнхийдөө баг цэцэрлэг түрээлэн маань орог модоор тариад дөхөж байгаа юм. Нэг 60-70% нь бол таригдсан байна. 70-80% ч болсон юм. Одоо нэг 20% орчим тарихад бол энэ цэцэрлэг түрээлэн маань бол ингээд бүрэн моджоод за тэрний дараа бид өшөө бүтээн байгуулалт гинэ. Бүтээн байгуулалт дуусахгүй шүү дээ, тийм ээ. Гаруй жилийн өмнө чинь хүн үгээр ингээд байгуулагдсан. Энэ чинь 3000-аас 4000 жилийн өмнө гэхээр чинь яг тэр үед одоо ийм их бүтээн байгуулалтыг хийж яхад бол би бодохдоо хүн үгэрний өмнө бол том овог аймгаас гадна бас нэг том гүрэн байсан болов уу гэж боддгийг. Энэ 3000-4000 жилийн өмнө гэхээр чинь ахаад хүн үгэрний өмнө 3000 жилийн 2500-600 жилийн өмнө гэх чинь бас л хүчрэг байсан болов уу гэж боддгийг шүү дээ. Ийм олон жилийн өмнө хийсэн гэхэд бол асар их одоо уур байгаа. Тэгээд энэ олон жил ингээд нар салхи тэгээд ус бороонд ингээд өдөө хүртэл ингээд хаглаад ирэхэд тэгэл энэ чих том бүтээн байгуулалт шүү дээ. Одоо ингээд 3000-4000 жилийн өмнө ингэж хийж байна. Энэ их чулуу, энэ их одоо чулууг хаанаас авчирсан байна. Ингэж ямар багж тоног төхөөрөмжөө сийлсэн байна. Их урлагийн том бүтээл дээ. Тийм ээ. Өнөөдөр бөөрийн цагаан нуурын сэргээх ажилтай хэрхэн одоо явагдаж байгаа талаар би өөрөө нэг санаачлагч хөрөн мөнгөний тавиулсан хүний хувьд бол энэ нөхдүүдээр хурж ирж ажил төрөлтэй танилцаж ард иргэдийн зөв ойлголт өгөх
та нар буруу зүрх ойлголт байна уу санал болвол тэрийг сонсох зорилгоор бид ирж байгаа. За тэгээд байгаль ерөнхийдөө усны нөөцийн асуудлыг бол бодлогоор хамгаалдаг. Мөн сэргээдэг. За тэгээ үүнтэй холбогдуулаад Монгол улс бол усны нөөцийн хувьд бол багавтар нөөцтэй оронд ордог дэлхийд. Тэгэхээр биднэрт бол дэлхийн бусад орнтой харьцуулбал бага хэмжээний ус байдаг гэж ойлгож болно. Жигд бус дархалтай. Гэхдээ та нар маань сайхан хангай газарт амьдардаг. Бусад говь тал хэрийн бус нутгийг бодвол бас адтай, буянтай тийм сайхан хүмүүс байна. Энэ жил бол Эрдэнэ сумын бөөргийн цагаан нуурыг бол сэргээхээр ажил хийж байна. За энэ маань бол тэрвш тавг гишүүний санаачилсан төсөл байгаа. Төсвийн тухай хуулийн дээр мөнгө тавина гэдэг бол одоо өөрөө айгүй том асуудал байдаг. За тэгэхээр 80 сая төгрөгийг бол тэнд бөөргийн цагаан нуурыг сэргээх ажил зарцуулаарай гэж тавиулаад тэгээд манай яам бол энэ нуурыг сэргээх ажлыг бол одоо зохион байгуулж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тэгээ бөөргийн цагаан нуур бол эртний гаралтай, дундаа аралтай, харьцангуй цэнгэг уцтай юм үзэсгэлэнтэй нуур байгаа юм. Тэгээ энэ цагаагаарын дулаарал туурай шилтийн улмаас энэ нуурыг тижээсэн хэд хэдэн булгууд ус бол багасх болсноор үндсэндээ энэ нуур бол төвшин доошсоор сүүлдээ бол цагаан тойрон болтой ширгэдэг болсныг тав хүн мэдж байгаа тийм ээ. Намаар хавар намайг ирэхэд бол энэгээр бол хойно мал чөлөөтэй гараад цагаан тоос хийсээ байжсэн шүү дээ. Тэгээ энэ жил бол харьцангуй усттай жил байна, усрах жил байна шүү дээ. Ороо сайтай байсан учраас нуур ус эргэсэн байна. Тэгээ энэ жил бол олон байдаг учраас бид энэ нуурыг заавал техникийн шийдлээр сэргээхээс аргагүй болчихж байгаа. Тэгээ энэ шийдлийг бид нар хайгаад хавар бол энд ирж хайгуул судалгаа хийсэлтэй яасрах боломж байна гэсэн юм асуудлыг үзсэн. Тэгээ энэ дээр үндсэн шийдлүүд юу багтаа энэ бөөрийн голоор бол энэ хүний хэлснээр бол хаврын шар ус гүйдэг тийм ээ 3-7 хоног гүйдэх гэж байгаа. За тэр усыг бол бид нар барьж нуурандаа хийнэ. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ голоор бол ялангуяа юу адаг байгаа. 100-ны хор орно үер орж ирдэг тийм ээ. Ирдэг. За тэр усыг бид барьж хийнэ. Тэр усыг энэ рүү оруулнаа. Энд бол 2-3 булган усыг бид өөрч хөндөхгүй гэж байгаа. Булган бол байдгаар. Ягаад гэвэл булган бол доотлохын нууруудыг бол мал хүний дэжээдэг учраас бид бол тэр гүндэхгүй гэж ярьсан тийм ээ. Энэ хоёр өөр бол бид нар бол хаврын шар ус 100-ны хор орно усны үерийн усыг барьж хэрэг усах энэ шиг усах жил байх юм бол голоор орж ирж байгаа усыг барьж энэ нуурлаа хүйд нуур усыг сэргээх ийм юм байна. За үүний тулд яг хөвгтэн зэрэг тэр тодорхой одоо сонгож авсан газраас ийш 975 м сувгийг энэ газрын хэлбэр төсийг ашиглаад ийш нэг татаж оруулах энэ дагавар бидний нуур оруулж байна. Энэ сувг татагдсанаар яг хөвгтэн зэрэг секунд тутамд 300 литр ус орж ирэх боломжтой. 300 литр секунд. Их ус орж ирэх юм бол цаашаа явчихаар. Бид нар авах усаа авч яхаар тийм визтэй байх юм тэндээ бол. Тийм шийдэлтэй байгаа. Тэгээ энэ сувг бол хүм мал гарахад бол саадгүй байх нөхцөлтэй. Яг 1 метр ороод байх хэрэгтэй. Тэг татна хажуу налуун цалгар байх хэрэгтэй. Хүм бол чөлөөтэй гарч явах хэрэгтэй. Энэ хойно бол хотонд гарам байх хэрэгтэй юм дээ. Машины гарам. Тэгэлгээтэй. Ийм хийх хэрэгтэй. Сувгийг бол доторлох шаардлагагүй. Ягаад гэвэл энэ бол өөр ус хүүгээд ирэхдээ зэрэг тодорхой хугацааны дараагаар холын гол дээр шиг бол хажуугын ширэг мэр ургаад өөрөө голдрол гарч чинь заа юу. Энэ бол тодорхой хугацааны дараа гарах гэсэн. Үндсэндээ ийм байгаа. Энэ бол бас айгүй тийм том боломж. Бас яам ингээд энэ хүний санаачлагыг яам дэмжиж энэ нуурыг ингээд сэргээгээд та бүхний мал аж ахуй те одоо амьдрахад бас аятаа сайхан нөхцөлийг бүрдүүлээд дээрээс нь байгалийнхаа бас энэ сайхан нуурыг сэргээгээд ингээд явж байгаа гэдэг бол усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх гэдэг энэ ажил бол манай сав газрын захиргаатын бас үндсэн ажлуудын нэг байж байгаа. Тэгээ энэ ажлыг санаачлан хийсэн та бүхэнд бас баярлалаа. Хийсэн ажлыг орон нутгийн одоо иргэд бол та бүхэн бүтээн байгуулалтын энэ ажлыг бол та бүхэн цааш нь ажил хийгээд дуусны дараа авч явах ёстой. Өмнө бол одоо бид бүхэн Эрдэнэ суманд их нуурыг бол ямар байхад нь ямар болголоо тийм ээ. Тэгэхэд одоо тэр хавийн иргэд бол мал унж өгөх нь энд одоо бараг ханун голыг гол төрлийн өөрчилж сэргээх чинь энэ маш их олон эсэргүүцэл бол ардтайгээс гарч ирсэн. Өнөөдөр одоо тэр эсэргүүцэл гаргаж ирсэн улсууд тэрний ашиг шимийг хүртэж байна. Өнөөдөр одоо малаа тэрдээс усалж байна. Өвөл зөнгөө одоо тэрүүгээр бас бэлчээрээ ашиглаж байна.
Тийм учраас бол бас тэгээ одоо үнэхээр одоо энэ нуур ингээд сэргснээр бол ойр орчмын бас одоо тэр шандны нуур муур гэх мэтлэн нуурнууд энэ газрын хөвлийгээрээ бас холоотой байдаг юм уу? Усны даралтаараа тэр бас шандны нуур хүртэл одоо ийм устаа болж байгаа байхгүй юу? Тийм учраас бол бас энэ нуур сэргээгээд ирэх юм бол одоо энэ мэрэгчлэлтэй усууд бол тэгжсэн үнэхээр одоо ингээд нуур нь ингээд сэргээд ирэх юм бол газрын хөвлөйтэйгээ холбогдоод ирэх юм бол энэ нуур нэг сэргэх юм бол дор хаяж 10 хэдэн жил бол энэ нуур ширэхээргүй юм устаа болно. А мөн дээрэс нь энэ одоо болог шанднууд нь сэргэнэ гэж байгаа байхгүй юу? Энд чинь нөгөө байгалийн тэнцвэрт байдал гэдэг юм бас гарч ирэх гэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол одоо бас ийм сайхан ажлыг хийж гин. Үнэхээр одоо энэ газрын хөвлөд ус тогтооно гэдэг бол байгаль дэлхийг хайрлах хамгаалах мөн байгальд хийж байгаа томоохон хэмжээний буян юм аа гэдгийг бол сая байгаль орчны усны мэргэжилтэн бол бас хийж байна. Сум орон нутгийг сайхан болох нэ. Тэгээ та нар бол энэ ганц ширхэг өвсөөгөө хайрладаг, ганц тусал усаа гамандаг, ганц ширхэг чулуугаа хайрладаг. Энэ газрын хүмүүс л энийг гадна дотны хүмүүс ирэх юм бол ингэж явах юм бол энэ сум орон нутгийн сайхан хөгжим.